Тэгэхээр уулуурхай салбарт ерөнхийдөө дэлхийн дахинд ер нь чиг хандлага ногоон шилжилт рүү одоо илүүтэй чиглэж байгаа шиг байна тийм. За манай улсад бас адилхан байгаа гэж бодож байна. Тэгэхээр яг уулуурхайн одоо тоног төхөөрөмж нийлүүлэгч компанийн үед энэ бас тоног төхөөрөмжөд ямар байдлаар цаашдын чиг хандлагыг өөрчилж ингэж таарч байна. За манайх бол одоо манай компани Япон улсын Hitachi брендийн аль биесний дилер компани байж байгаа. За яг өнөөдөр Африкийн Замбиа улсын одоо Кансанши гэдэг жис алтны уурхай дээр Hitachi үйлдвэр маань батарей хөдөлгөөртэй дизель түлш огт ашигладаг ийм 200 тонны авто сонсомлын танилцуулгыг дэлхийн одоо бүх дилер компаниудтай болон чухал харилцагч нартай танилцуулж байна. Манай компани ч гэсэн энэхүү арга хэмжээнд одоо иймэрхүү оврын энэ том оврын 200-аас 300 тонны авто сонсомлыг ашиглах боломжтой бас энэ компанийн төлөөллүүдийг одоо тэрхүү арга хэмжээнд өөрч оролцуулж байгаадаа бас таатай байж байгаа. Ер нь одоо танай бүтээгдэхүүн шиг эрчимчлийн одоо хэмнэлттэй тий за гаал орчин ээлтэй гэж нэрлэдэг байгаа энэ хүү төрлийн тоног төхөөрөмжүүдийн техникийн эрэлт юм нь Монголын дотоодын салбарт хэр зэрэг нэмэгдсэн гэж таарч байна. За эрэлт бол мэдээж өндөр байна. Мэдээж одоо түрүүсийнхэн одоо саяхнаас үүсэж байгаа одоо геополитикийн дан Иран, Израиль, Америкийн одоо энэ дантай холбоотойгоор одоо дизель түвшний үнэ болон энэ газрын төсний бүтээгдэхүүн бол одоо маш огцом өслөө. Цааш нь бас одоо энэ дан хизээ дуусах уу, энэ түн шатхууны үнэ ямар хэмжээнд хүртэл өсөх үү гэдэг нь одоогийн байдлаар харагдсан тодорхойгүй байна. Тэгэхээр яг энэ цаг үед бол мэдээж одоо энэ ногоон хөгжил рүү шилжсэн одоо зардал багтай ийм тоног төхөөрөмжүүдийг ашиглах эрэлт хэрэгцээ бол өндөр байна. Яг Монголын одоо тоног төхөөрөмжийн зах зээл дээр ер нь яг түүхийн эдийн одоо супер цикл гэж нэрлэж байгаа тийм яг одоо өвний өсөлт бол шинжих төлөвтэй болж эхэлж байна. Яг энэ дотоодын зах зээл дээр ер нь хэр хурдтай ер нь тэлэх боломжтой гэж таарч байна. Ялангуяа одоо Монголын зах зээл дээр нөхөө байгаль дэвтэй тоног төхөөрөмжийн нөлөөлөл. За өнгөрсөн он болон ингээд сүүлийн 2 жилийн харьцуулахад бол алт зэсийн үнүүд бол одоо маш сайн өслөө. За гэхдээ бол одоо манай Монгол улсын эдийн засгийн гол бүрдүүлэгч салбар бол одоо нүүрсний салбар гэж харж байгаа ойлгож байгаа. Харамсалтай нь 25 оноос бол одоо 24 онтой харьцуулахад 25 онд бол нүүрсний үнэ маань 40 орчим хувиар унчглаа. За гэхдээ эргээд бас одоо нүүрсний үнэ бол бага зэрэг одоо саяны газрын төсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой гэж харж байгаа. Бага зэрэг өсөлт ажиглагдж байна. Тэгэхээр нүүрсний үнэ нь бол одоо бас сайн өсөх юм бол Монгол улсын эдийн засгт илүү их төлөв хөрмөнөр оруулах гэж байна. За яг одоо тоног төхөөрөмжийн үнийн тал дээр бас асуумаар байна л да. Яг одоо салбарт өрсөлдөөн бас хийж зэрэг байдаг нийлүүлэгч компаниудын хувьд тийм. За танай компаниуд бас ямар стратеги төлөвлөгөөтэй ажиллаж байна? За манайх бол Японы бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг. Тэгэхээр Япон йений ханшман бол бас одоо сүүлийн 20 жил хүрээгүй доод үнэ дээр ирчихсэн байж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө манай бараа бүтээгдэхүүний үнэ одоо хямдарсантай одоо ялгаагүй болчихж байна. Тэгэхээр нэг йений ханшман ингээд сулрахаар манай бараа бүтээгдэхүүнийг төвөөр шилжүүлэх ханшманыг одоо харилцагчид илүү их даваа тал үүсгэж байна. Тэгэхээр яг тоног төхөөрөмжийн үнийн тал дээр те ер нь нийтдээ салбарын одоо үнийг хараад үзэх юм бол сүүлийн жилүүдэд ер нь хэр хэмжээнд өсөв сүүлийн 2-оос 3 жилийн хугацаанд гэдэг юм. За мэдээж одоо дэлхийд даяар энэ одоо түл шатхууны үнэ өсөж байна. За логистикийн зардал өсөж байна гэх юм уу те. Тэгээд одоо бүгд дэлхийд даяар л одоо тодорхой хэмжээний инфляцид бол бас одоо өртөгдөж байна. Тэгэхээр энийгээ дагаад бол мэдээж бараа бүтээгдэхүүний үнэ бол жилээс жил өсөж байгаа. За манай Hitachi үйлдвэрийн хувьд бол жилд нэг 2-оос 3 хувиар үнийн өсөлт бол давтамжтайгаар явагдаж байна. Тэгэхээр яг манай улс шиг жишээлбэл одоо эрсдээс уур амьсгалтай азлагдсан одоо уурхайтай зах зээлд жишээлбэл техник ашиглалт ер нь яг ямар онцлогтой байдаг гэж таарч байна. За техник ашиглалтын хувьд бол одоо мэдээж уулуурхайн компаниуд бол одоо хамгийн гол тулгамдсан асуудал бол техникийн бэлэн байдал өндөр байх. Техникийн эвдрээ зогсчих юм бол нөгөө компани орлого ашиг нь буурна. За хийх ажил нь багасна гэх юм уу те. Тэгэхээр энэ хамгийн чухал зүйлүүд одоо техникийн бэлэн байдал нь их өндөр байх, эвдрэл гэмтэлгүй байх. За энийг одоо найдвартай маш богино хугацаанд засч чадах энэ дилер компаниуд ханган нийлүүлэгчтэй хамтарч ажиллах нь илүү тулгамдсан чухал асуудал болж байна. За компаниудын хувьд жишээ нь бол одоо зах зээл шинэ техник хэрэгсэл одоо авах худалдаа авах цикл нь ер нь хэдийн хэмжээнд байдаг гэж таарч байна Монголын зах зээл дээр. За ер нь одоо ингээд бидний туршлагаас харж байхад бол одоо тоног төхөөрөмжийг
нэг аваад дараагийн солих цикл бол нэг ойролцоогоор 10 жилтэй байж. Мэдээч одоо хэвлэгч харилцагч маань өөрөө тухайн техникт одоо цаг тутмын үйлчлэгээ сайн хийгээд явах юм бол мэдээж 10-аас илүү олон жил ашиглах боломжтой. За жишээлбэл 2010 онд нийлүүлэгдсэн манай том оврын экскаваторууд одоо бэлэн байдал нь 90%-аас дээш бэлэн байдалтайгаар одоо ингээд 16 дахь жилдээ ажиллаж байгаа одоо тоног төхөөрөмжүүд маш олон байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө бас дээрээс нь Япон чанар, за манай компани бас одоо энэ засвар үйлчилгээний чанар хурдтай бас холбоотой. За Таванбог Construction Machinery компанийн хувьд одоо жишээлбэл нийлүүлж байгаа тоног төхөөрөмжүүд нь за байгаль дэвтэй төхөөрөмжүүдээс онцлох юм бол бас бүтээмжийг ер нь хэдийн хэмжээнд нэмэгдүүлнэ гэсэн тооцоо байдаг вэ? За одоо эрдэс тооцоолгын зүүн цэнхийн уурхад манай одоо 300-аас 600 тонны жинтэй одоо нэг 10 гаруй экскаваторууд ажиллаж байна. За энэний одоо шилбэл 300 тонны жинтэй экскаваторыг цахилгаан экскаватор байхгүй зөвхөн цахилгаанууд юм байна. Тэгэхээр энэ цахилгаан экскаваторууд одоо хэрвээ дизель түлш ажиллаж исэн бол жил одоо дизель түлш зарцуулж байгаа эрчим хүчнийхэн зардлыг харьцуулахад жилдээ хамгийн багадаа $1 сая 300 тонны экскаватор бол за шилбэл 600 тонны экскаватор бол ойролцоогоор жилдээ энэ эрчим хүч болон дизель түлшний зөрүү $2 сая $1-ээс $2 сая хүртэлх ийм хэмнэлт гарах боломжтой. Давхар энэ зөвхөн одоо дизель түлш бол эрчим хүчний үнийн зөрүүний хувьд ингэж гарч байгаа. Давхар дээрээс нь бол маш олон сэлбэг гэдэг одоо хэмнэлтгүй болно. Давхар дээрээс нь хон хаягдал байхгүй болно багасна. Гэдэг үгнээс бол одоо бас байгаль орчинд ээлтэй эдийн засгт хэмнэлттэй юм одоо Монгол улсад хэдийн ажиллаад байж байна. Одоо хэрэглэгчтэй эрэлт бас хэр зэрэг ажиллагдаж байна. Эрэлт бол өснө нэмэгдэж байна. Гэхдээ харамсалтай нь бол одоо дөрөнгөө хэллээ нүүрсний үе маань бол бас одоо харьцангуй нэг сайн өсөг байна, таатай биш байна. За энэ үднээс одоо компаниудын бас орлого ашиг бол бас төдийлэн санхүүгийн чадамж нь бол бас амс байна. Энэ үднээс эрэлт хэдий байгаа боловч одоо санхүүгийн боломж одоохондоо бас сайн бүрдэх юм тохироо арай бол бүрдэг байгаа гэж байна. Сүүлд нь бас хүний нөөцийн чадахын тал дээр асууя гэж бодлоо. За Монголд ер нь мэргэжлийн оператор, инженерийн нөөц ер нь хэдийн хэмжээнд хангалттай байныг та дүгнэж байна. За цаашид бас хүний нөөцийг энэ салбарт нэмэгдүүлэх бэлтгэгч хэлээд ямар арга хэмжээ шаардлагатай гэж харж байна. За уулын компаниуд бол одоо ингээд сүүлийн өсөн нэмэгдэж байна. Уулын салбарт ажиллаж байгаа компаниуд бүгд ингээд өсөн нэмэгдэж байна. Энийгээ дагаад бас манай хөдөлмөрийн хуультай холбоотойгоор яг энэ инженер техникийн ажилчдын хүний нөөцийн дутагдлалд одоо бүгдээрээ орчихсон байж байгаа сүүлийн 2-3 жилийн хувьд бол тэгэхээр манай хувьд ч гэсэн мэдээж энэнийг одоо мэдээж тойрч туулаад гарч байна. Гэхдээ бидний гол баримталж байгаа бодлого бол за ингээд тасралтгүй одоо энэ инженер техникийн ажилтнуудаа одоо Япон улсын үйлдвэрт явуулж туршлага судлах, сургалтанд хамрагдуулах, за дотоодын бас энэ сургалтанд гадаадын сургалтанд хамрагдаад ирсэн хүмүүсүүдийг энд байгаа хүмүүсүүдтэй ингээд дотоодын сургалт бас явуулах. За энэ харилцагч нартай ч гэсэн одоо бас энэ сургалтуудыг явуулж амжилттайгаар одоо энэ тэмдэглэлийг даван туулж байна.